Төрийн засгийн хамгаалалт шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага Батлан хамгаалах яам, дотоод хэргийн их сургууль, онцгой байдал зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдах албан тушаалын 33 алба хаагчдад өнөөдөр ахлах офицерын хурандаа цол олголоо. Тэдний нэг болох Сүхбаатар мөн хурандаа цол хүртлээ. Зэвсэгчэнд албаагаад нийт 23 жил албааж байна. Тэгээд одоо ахлах офицерын дээд цол хурандаа цол олгосонтой баяртай байна. Одоо зөвшөөрлийг ашиглаад хань жил өөр хүүхэд ах эгч Австралийн газрын хамт олондоо томхиг баярлаа гэж хэлье. Төрийн засгийн хамгаалалт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Батлан хамгаалах яам, дотоод хэргийн сургууль, онцгой байдал зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдах албан тушаалын 33 албан хаагчдад алах офицерын хурандаа цол олголоо. За энэ цол нь чин шударгаар бүх шатны албан тушаалыг хашиж, үр бүтээлтэй ажиллаж, өргөсөн тангарахтаа үнэнч байсны илэрхийлэл гэж удирдах албан тушаалтнууд нь онцолж байлаа.